Nice. Сургуульд авч яв. Свачнаага бэлтцгээе. За 300-400 г орчим будаа хийсэн. Будаагаа сайн угаагаад, шүүгээд, за тэгээд тос болон давсаа хийсэн. За будаагаа хашаацгаая. За 3 ширхэг өндөг хийсэн байгаа. 3 ширхэг өндөг хагалж хийгээд сайн хутгаад. За тэгээд баг зэрэг давс хийсэн. За хайрны тавганд тосоо хийгээд тавилтгаа жоон халааж байгаа өндгөө шарж эхэлсэн. За тэгээд аягандаа хийгээд лувангаа арилгаад, өргөс тэмхээ арилгаад, за тэгээд хогны утыг нь сайн боогоо таяхгүй бол хогийн сумхууны болсон. За өргөс тэмхээ хэрчээд. За тэгэл нэг ширхэг луун бас луунгаа үрээд за тэгээ ногоос сонгоо хэрцсэн, дараа нь улаан чинжүүгээ хэрцсэн байгаа. За тэр орон будааг ашигласан байсан. Будаагаа гэл сайн хутгаад тэгээд бэлэн болгосон. За тунаа байна. За будаатайгаа тунаагаа хольж хийгээд дээр нь луунгаа хийгээд тэгээд өргөсөнхөө хийгээд манузаа хийгээд хутгаад өгье. Хутгаад. За өндгөө хийгээд ногоос сонгон улаан чинжүү хоёроо хийтлээ. Сайн хутгаад өгье. Жохон перц хийгээд халуун ногоо хийсэн. Халуун ногоогоо сайн тарааж өгөөд тутгах хэрэгтэй. За одоо хамгийн гол нь хийсэн амталсан будаагаа бөөрийнхээ хэлбэртээ оруулах хэрэгтэй. За сайн өнгөрүүлээд бэлэн болсон байна. 3 4 5 6. За ингээ бүгдийг нь хийсэн. Ийм амархан болж байгааз. За гэртээ турч үзээрэй. Nice. За тэгээ савлаад сургуультаа авч явахдаа бэлэн болгосон. Баяртай.